За, өнөөдрийн хичээл бол IELTS Writing Task. Хоёрын дүндэр оноо авахд зайлшгүй шаардлагатай параграфын бүтцийн тухай юм. Бид be ill аргыг наривчлан судалж түүнийг хэрхэн үр дүнтэй хэрэглэхийг авч үзнэ. Be ill арга нь point, explanation, example, link гэсэн үгсийн товчлол юм. Энэ арга таны эсний параграф бүрийг тодорхой логик дараалалтай болгож IELTS Fluency and Coherence шалгуурыг хангахад туслана. Point буюу пин таны параграфын гол санааг илэрхийлэх. Topic sentence юм. Энэ нь уншигчдад таны параграфын агуулгыг шууд ойлгуулах ёстой бөгөөд тодорхой бөгөөд товч байх нь чухал. Explanation буюу их хэсэгт та өөрийн гол санаагаа дэлгэрүүлэн яагаад энэ нь чухал болохыг тайлбарлана. Үндэслэлтэй тодорхой тайлбар нь таны санааг баталгаажуулж уншигчдад ойлгомжтой болгоно. Example буюу энэ таны тайлбарласан санааг бодит жишээ эсвэл баримтаар баталгаажуулах хэсэг юм. Энэ нь таны эсийг илүү итгэл үнэмшилтэй болгож IELTS in Task Response шалгуур дүндэр оноо авахд тусална. Link буюу ил нь тухайн параграфын санааг эсний ерөнхий сэдвтэй эсвэл дараагийн параграфтай холбоно. Энэ нь таны эсний уялдаа холбоог бэхжүүлж лог урсгалыг тодорхой болгоно. Одоо be ill аргыг өөрсдөө хэрэглэж үзэх цаг боллоо. Өгөгдсөн сэдвээр нэг параграф бичиж be ill ein бүх элементүүд байгаа эсхийг шалгаарай. Өнөөдрийн хичээлээр бид be ill аргын нарийн ширийн зүйлийг авч үзлээ. Энэ аргыг эзэмшснээр та IELTS Writing Task хоёрын дүндэр оноо авахд чухал алхам хийнэ. Амжилт хүсье. Баяртай.